Бүгдээрээ хайцгаа. Тэгээд энэ удаагийн бичлэгээрээ Баскан Thai makeup try хийх гэж байна. Хэр байдаг вэ? Үнэн ямар үнэтэй вэ? Бас тэгээд гаргацсан ямар байдаг вэ гэд review marker хийж үзтгэе. Таиландд Evan Boy гэдэг нэг юм дэлгүүрийн local makeup-уудыг их зардаг. Local makeup-ийн давуу тал нь юу байдаг вэ гэхээр ер нь бол үнийн хувьд харьцангуй хямдхан, affordable. Тэгээд дээрэс нь найрлагын хувьд би бас айгүй муу гэж бодохгүй байгаа. Тэг яг сайн найрлага нь бол мэдгүй л л та. Гэхдээ ер нь бол найрлага нь бол бүр тийм амар муу. Бидний нэг бүр нэг хятадын яг хаанаас ирдэг нь мэддэхгүй бараануудаас хамаагүй дээрэн болоо гэж боддог. За тэгээд бүгдээрээ эхлэхээс өмнө ер нь Thai makeup-ны талаар яриа. Би өөрөө бас Thai makeup-ыг хийж үзсэн. Тэгээ миний үр дүн бол юм байсан. Тэг ингээ харах юм бол миний нүдийг ингээ айгуу гоё том болгосон. Энд ингээ давхраа нааж байгаа заяа. Энийг ийм ботхон нүдтэй болгодсон байлээ. Тэгээд ийм зөөлөн илүү эмхтэлэг, тод нүдтэй, тэгээд илүү гэрэлцэн, тийм арьстай, царайтай highlight их хийдэг юм шиг санагдсан. Тэгээд бүгдээрээ эндээс харцгаая заяа. Thai makeup-ийн давуу тал нь юу гэдэг вэ гэхээр elegant, тэгээд naturally одоо энгийн хэрнээ ихэмсэх тийм лукийг Thai makeup бүрдүүлэхийг хичээдэг гинэ. Тэгээд Thai makeup-ны гол юм нь болохоор юм гоё гэрэлцэн нүур царай. Тэгээд зөөлн одоо нүрний төрхийг бий болгоход Thai makeup илүү голчилдог гинэ. Тэгээд скиний хувьд болохоор ингээд Таиландууд бас амар цагаан байх дуртай. Одоо тэр Азиудын л зан юм байлгүй дээ. Beauty стандартын нэг нь бол яг үнэхээр гоё цагаан арьстай байх заяа. Тэгээ хоёрт болохоор тэр цагаан арьс нь бас ингээ айгуу гоё ингээ гэрэлтдэг тийм байлгах дуртай. Тэгээд хамгийн гол бас нэг чухал юм нь Таиланд makeup-ийн хувьд хүмсэг байдаг. Хүмсэг эдгээр чи өөрсдөө нэг айгуу нүд хүмсэг сайтай хүмүүс шүү дээ. Тэгээ хүмсгийг бас их гоё тод тэгээд зөөлөн бутганаас Таиланд makeup-ийн гол суурь хэсгүүдийн нэг. Тэгээ нүдний хувьд Таиланд makeup болохоор хөвчлэн бор эсвэл ягаан эсвэл шаргал өнгөр эдэн штэ тиймэрхүү тонуудыг ашиглаж буддаг. Тэгээд зөөлн тийм eyeliner хийж юм том нүдтэй бас болох нь айгүй чухал юм шиг байлээ. Миний нүд жижигэн болохоор ингээд юу яасан бэ? Давхраа наасан. Тэгээд гоё сормос. Тэгээ сормосны хувьд би ингээд бас анзаарсан. Айгүй юм тийм том юм хитрхи урт манайхнаар нөгөө нэг Russian volume мэлүү. Тиймэрхүү биш айгүй зөөлөн. Тэгсэн мөртлөө тэр anime mark юм биш. Нэг тийм тэр хоёрын голоор нэг тийм зөөлөн natural харагддаг. Гэхдээ айгүй үзэсгэлэнтэй харагддаг тийм сормос хэрэгэлт юм байлээ. Тэгээ хатрын хувьд болохоор ягаан сарнаа эсвэл peach байдлаар хацраа илүү их өнгөлдөг юм шиг санагдсан. За тэгээ уруулын хувьд болохоор бас зөөлөн, дулаан өнгө, эмхтэлэг өнгө. Ер нь бол Thai makeup-ийн гол чухал зүйл нь болохоор яг нэг тийм эмхтэлэг байдлыг харуулсан дур булаан, энгийн хэрнээ тийм үзэсгэлэнтэй эрхэмсэг байдлыг бий болгох гэсэн тийм лук юм шиг санагдсан. Одоо тэр миний нүрийг буутсан хүний хэрэгжилжсэн юмнуудыг анзаараад тэднийг бас ингээд авахар шийдсэн. Тэгээд ер нь бол одоо энэ жижигхэн цүнхээр дүүрэн байгаа юм. Нийлээд Монгол мөнгөөр би реситийг хадгалсан байсан. Монгол мөнгөөр 106,000 болсон юм байна. Nice. За, тэнгууд чинь 106,000-аар штэ тий. Би одоо Америк high-end брэндүүд байдаг штэ тий. Энэ уруудын бүдэг 100,000-аас үнэтэйг бодлоо. Би тэр 100,000-аар уруулын будгийн хооронд бүхэл тийм багц нүур будаг авч болох байсан байна. За яхах. Гэхдээ бүгдрээ одоо нэгээр нь туршиж үзцгээе. За энэ болохоор штэ тий зүгээр ингээ харагдаж байгаачлан уруулын зүгээр урал өнгөлөгч lip balm. Тэгээ хоёр өнгөөр нь авчихсан би. Тэгээд энэ болохоор Монгол мөнгөөр энэ Монгол мөнгөөр 4,900 байсан юм байна. Тэгээ ер нь бол янз бүрийн өнгө байхгүй гэхдээ айгүй гоё үнэртэй.
Ер нь бол энгийн үед айгүй цэвэрхэн мааз. Тэгээд энэ нь болохоор ийм хоёр төрлийн. Энэний нас задлж үзье. Одоо тэгэл будаал арилгаал үзээд энэ да. Биш гэхдээ бас нүүр мөрөө тэгээд сайн будаж бас чаддаггүй маа. Гэхдээ яг өөхтөө ингээл болгоолах шиг бэдин. Зия. Оо юм unboxing хийн гэдэг чинь бас их хэцүү юм байна. Наа чиг задлж чаддаггүй хүнд бол. Тэгээ би удахгүй Монгол руу явах га. Тэгээд гэрийнхэндээ бэлэг дотны эдэн хүмүүстэй бас нэг хэдийн юм өгөнгөө. Ер нь бол Thai makeup ч юм бас айгүй гоё сүнээр бийж болно штэ тий. Тэгээд дээрэс нь үнийн хувьд бас боломжийн. Тэгээ гэрийнхэндээ бас авч өгөнгөө. Тэгээд заримыг ингээд хэрглэж үзээд авъя гэж бодсон. За энэ болохоор шарн одоо. Оо шарн дотроо ягаан өнгөтэй юм бэ? Nice. Ягаан нь болохоор энэ хоёрт ямар ийгүй. Ягаан нь болохоор цагаан өнгөтэй юм бэ. Энэ нь болохоор ягаан өнгөтэй юм байна. Энэ болохоор бүр гоё ягаалаг болгож чигшилт юм байна. Чигшилтийн үед бол айгүй гоё юм байна. Яг хоёулаа гоё нэртэй юм байна. За тэгээд миний өнөөдөр ер нь бол Таиланд makeup брэндүүд бүр амар их байдаг. Зөндөө олон makeup брэндүүд байгаа. Тэр дунд нь сайн ч байгаа, мууч байгаа. Миний ер нь бол хүмүүсийн Facebook энэ төр одоо Reddit энэ төр дээр review хийж агаад гадаад хүмүүс хамгийн их санал болгодог Thai брэнд нь Sassy гэдэг ийм брэнд юм бэлээ. Тэгээ энэ брендийн бодогнуудаас авсан байгаа шүү. Тэгээ дараагийнх нь болохоор штэ тий. Бас адилхан ийм нөгөө Sassy брэндийнх нь тэгээд энэ нь болохоор уруул өнгөлөгч. Бас л уруулны юм байна. Ямар ч их уруулны юм бэ. Ой. Яасан таатай. Арай тадуу. Энэ бол зөвхөн хүндээ айгүй гоё юм байна. Гарцсан айгүй надад бол тэр нөө гарч байгаа байдал нь өнгө тогтцсон бол айгүй таалагдж байна. Яг өөртөө тохирсон өнгө авах юм бол бас илүү гоё юм шиг санагдлаа. Сэнийх миний дуртай өнгө бол биш байна. Би айгүй гоё зөөлөн өнгөнд дуртай. Зэ энэ бас айгүй гоё уруул өнгөлөгч байсан. За энэ гэхдээ энэ хоёроос арай өөр. Бас тэгээ арай жоох үнэтэй ах шиг байсан. Энэ 4900 бол энэ 6900 лөө. Тийм биз. Нэг угаасаа би өөрөөр яаж задлах бол мэдэхгүй байна. Ингэж эвдэлж задлах ёстой юм билгүй дээ. Зэ. Ийм. Зэ энийг энэ болохоор хөрхийн ягаан өнгөтэй зүйлийн ягаан яг юм Таиланд охтуудын уруулны өнгө ш. Айнаас та хөрх юм байна. Зүгээр энгийн үед эсэн шүд юм байхгүй. Энд тэгээ уруулаас томруулдаг юм шиг байна. Биржигээ томроод байгаа юм шиг санагдчихэ. За энэ хэрвээ би штэ тэ за эндээс 10-аас заяо энэ шар нь надад илүү таалагдлаа. Энийг бол 10-аас 10 гээ. Энэ бол 10-аас 1.7. Энэ 10-аас 8 маркийн. Сансныг бодвол бүр нэг тийм гоё биш юм байна. Энэ бол 10-аас 6 гэчүүл яах вэ? Уул нь бол гоё юм байна. Гэхдээ миний өнгө биш арай хурцтаад байгаа юм шиг санагцсан. За дараагийнх нь болохоор энэ. Энэ бас айгүй хөөрхөн гаргацтай юм шиг санагдсан. За бүгдээрээ туршиж үзцгээе. Жохон гэтрүүлээ. Гэтэ ер нь бол ингээд зурган дээрээс бас харах юм бол ер нь Thai охтуудын уруулан нэг ийм л байгаад идэм бэлээ. Ийм тийм juicy ягаан тэгээ тэр нь өөрсдийнх нь цагаан одоо нэг гоё царайнд айгу хөөрхөн гоё харагддаг. За нэг иймэрхүү. Энэ бас айгу хямдхан
product байсан заяа. Энд чи юу вэ? Дахиад өөр юм биш. Өөр юм байна. Тэгээ энийг дахиад авч үзцгээе. Дарж үзцгээе. Туршиж үзцгээе. За энэ нь болохоор арай том юм байна. Lip tint юм байна. Энэ нь болохоор адилхан л юм гэдэгт арай өөр өнгөтэй. Энэ нь болохоор Монгол мөнгөөр 8900 байсан юм байна. Бүгдээр л адилхан харагдаад ах юм. Юуг нь ч төрсөн. Та нарт юу санагдаж байна уу? Би одоо дандаа адилхан юм авсан юм шүү. Зөгч байгаа юм шиг байна уу? Not bad. Not good, not bad. But let's see. За дараагийнхан заяа. Энэ байна. Энэс айгу гоё юм шиг санагдсан. Би өөр нь бол урууландаа хизээч юм олон юм бол хэрэгэлдэггүй. Би бол надад нэг уруул өнгөлөгч байхад л баг болчихсон. Тэгээ нэг уруул юм бүдэгтэй өөртөө хөрсөнгийн. Яа тэгэхээр тийм олон жижиг юм байхаар угаасаа хэрэгэлдэггүй юм шиг надад бас санагддаг. Зээ. Энэ баг саяныхтайгаа баг саяны идтэйг жоохон адилхан өнгөтэй юм шиг бол надад бол санагдчих байна. Энэ айгуу гоё усан сортой юм шиг байна. Nice. Энэ гоё юм шүү. Гэхдээ миний камерын дээр нь гэрлэнээс болоод айгуу худлаа тод харагдуулаад байна. Гэрлээ олдуулчих. Яг бодит өнгөний. Гэрэл яагаад тавьсан бэ гэхээр арай харанхуй харагдаад байхаар нь гэрэл нэмсэн. Надад бол энэ бол бүр үнэхээр гоё юм байна. Энэ бол 10-аас 10. Төрхөлд гарч байгаа байдал нь ч гэсэн гоё юм байна. За дараагийн бүгдээрингийн туршиж үзэх юмнууд ёо энэ амар олон жижиг юм болохоор би саяны юмд хийцээс байхгүй юу. За энэ болохоор им хацарны blush байна. За дараагийнх нь болохоор highlighter sticker байна. Тэгээд энэ болохоор сүдэр. Тэгээд эднэр болохоор нэг нь 12,000 гэсэн байсан баха. Тэгээд энэ бүр хямдралтай 30% хямдралтай байсан юм байна. Зээ. Бүдрэ юунаас нь хэлэх үү? За саяны унснаас л эхлэе. Ямар даантай юм бэ? За энэ ч бас нэг онгойлох гэж зовдөг юм байна. Ой, одоо жоохон халуун болчихоо. Цамцаа дэлч. За энэ айгүй хөөрхөн будаж авч явахад айгүй авсаархан эвтэйх юм байна. Тэгээ боринги. Тэгээ зэний ч одоо хаавраа түрхтгэлээ. Зэний хаавраа түрхчих би. Адүзи. If it was all for me. За энэ бол айгүй гоё гаралттай юм байна. Айгүй гоё гаралттай юм байна. Зөөлхөн. Сүдэр шиг л сүдэр юм байна. Гэхдээ айгүй гоё гэлтганаж харагдаж байгаа нэг тийм glowing mark юм байна. Уусалт нь бас айгүй хөрх юм байна. За дараагийнх нь blush үзцгээе. Blush. Яа, энэ чи ямар ядаргаатай юм бэ? Жижиг юм ч гар үлнээс сэлтэрж унчаад ах юм байна.
Энэ энэс тэ хөрх юм байна өнгө. За энэнийг эн чин болохоор сүдэр байгаад биш гээ блош байгаад байгаа шүү дээ тий. Энэ яг миний өнгө шүү. Энэ харагдаж байна уу? Айгу хөөрхөн эмгтэлэг ягаага багаз Barbie pink шиг. Манай хамаатны охин надад ийм ягаан өнгө зохино гэж хэлсэн. Бор царайтай болохоор. Нэр багдалч уу? За иймэрхүү заяа. За дараагийнх нь болохоор highlighter байна. Эднэрийг задлах гэж өстой төвхтэй юм аа. Болохоор highlighter. Бас айгу хөөрхөн жижигхэн эвсэрхэн өнгө нь надад айгу таалагдлаа. Багцных нь доторх нь болохоор ийм юм байна. Бүгдээрээ тэгээ энийг энэ гар дээрээ түрхээд үзье. Энэ бүр яг Thai glow up байна тхөө. Тэ ямар төвхтэй бэ? За эндээ ингэж. Энэ титэн арай дээр харагдах юм шиг. Бүр яг Thai glow up байгааз. Энийг хамарныхаа энд хацарныхаа энд нэг жоохон түрхэж үзье. Хацар нэгнийнд гур бол үнэхээр үнэндээ тохирсон хөөх юм байна. Гаралт нь ч тэгээ ер нь бол авч авах ч юм уу те айгүй авсаархан жижигэн байдал нь ч хөөх юм байна. За дараагийнх нь болохоор энэ сасын нүдний харандаагаа сормосны харандаа. Тэгээ энэ айгүй гоё надад бас санагдсан. Энэ нь болохоор энэ чинь нэг дээр нэмэх нэг байсан. Нэгийг авцсан чинь намайг дахиад нэгийг аваарай бэлгэнд авах хэрэгтэй гэдээ урамшуулсан баха. Тэгээд нэг дээр нэмэх нэгийг л авсан л та. Энэ хоёрын өнгө нь адилхан хоёлоо warm brown хата баг. Угаасаа өөр өнгө байгаагүй. Тэгэхээр миний одоо хөмсгөнд ер нь сарал хар илүү зүгээр идэг. Яа тэгэхээр би бор хөмсгөтэй биш. Бор царайтай ч бас биш. Тэгээ ер нь бол энэ бол бараг Таиланд охины нүд байгаа ч тийм. Гэхдээ үзье. Юмыг яаж мэдэх вэ те? За энэ тал нь би ч бас хөмсгийг бас нэг сайн яаж яхад би өөрийгөө бүр сайн харж чадахгүй л юм л та жижигэн тайлгаач юу. За ер нь бол нэг иймэрхүү юм байна. Гарцын хувьд. Гэхдээ энэ гаралт нь нэг сайн биш юм шиг. Би өөр нь бол бүр удаан ингэж зурж иж гардаг ихт бол нэг туртаа биш. Шууд ингэж зурчхад айгуу гоё гарчдаг нь надад илүү амар санагдтiin. Яа тэгэхээр өөрөө бас л будаж чадахгүй болохоор альва юмс амархан байхдаа надад их зүгээр санагддаг. За дараагийнх нь болохоор энийг болохоор айгуу сайн гэдсэн шүү дээ. Би нэг өмнө нь бас өөртөө нэгийг авч хэрглэж үзсэн. Ер нь бол гаралтын үед бол айгүй гоё юм байлээ. Гэтэ нэг гимн айгүй хурдан бутраад унаад идэв юм байлээ. Гэтэ энийг бол та нар барыг заавал авсан зүгээр хаа та. Энийг бол бүр үнэхээр highly recommended. Гаралтын хувьд айгүй сайн. Саяных ч болохоор ийм бүдүүн байсан байхгүй. Энэ нь болохоор арай юм жижиг. Одоо энтлийн хөмсгөө бут. Миний хөмсг бас яж жоохон хэлбэргүй байгаа л да.
За яах. Зэ гаралтын үед харандааны хувьд болохоор ийм хөрхөн нарийнхан тэгсэн мөртлөө айгүй сайн гардаг. За одоо энэ дэлхийн зургийг. За энэ гоё юм бэлээ. Би л одоохондоо сайн зурч чадахгүй нэг яахт ингээд давхар зураад байгаа болохоор ч юм нэг гоё харагдахгүй байх шиг байна. Гэтэ ер нь бол гоё заяа. Бодог байхдаа бодоод үзүүлэх гоё. Зя өөр тийгээ цэн сайхан юу амлаа. Тэн хогноод маань энэ тэмдгүү байна. Ингээд дуусчих байгаа юм биш. За ингээд дуусчих байгаа юм байна. Тэгээ эдгээр бүх зүйлсүүд маань нийлээд саяны авдаг ингээ янз бүрийн жижиг юмнууд маань нийлээд 100,000 болсон. Тэгээ надад энэ дундаас хамгийн их таалагдж байгаа нь бол яа харахгүй энэ 3 надад бол үнэхээр таалагдлаа. Үнэхээр авсаархан пакэж нь хөрхөн гаралтан цэвэрхэн айгу хөрхөн санагдлаа. За тэгээ дараагийн хамгийн их таалагдсан юм нь болохоор энэ уруулны будаг. Энэс үнэхээр гоё юм байна. Ингээ гаралт нь нэг тийм гоё зөөлхөн ингээ мэдрэгдэх нь тэгсэн мөртлөө нэг гоё гэлтгнур. Энэ ч гоё юм байна. Энэ л надад бас хамгийн их таалагдлаа. Тэгээ дараагийн хамгийн их таалагдсан юмнууд болохоор энэ уруулын жижигэн хөрхөн өнгөлөгч нар ёстой хөрх юм байна. Энд чинь бол ерөөсөө гоё чам байх шаардлагагүй шүү дээ. Зүгээр ингээл уруулаа хатахгүй. Тэгээд жижигэн авч явахад амар. Энэ тэр цэма ягаан болохоор энэ ягаа идтэйгээ будах нь айгүй амарх юм байна. Амар юм байна. Уруулын будаг будсан байхтай хэрэглэхэд ягаад тэгэхээр уруулын будаг будаагүй байх будсан үедээ ингээ уруулын өнгөлөгч хэрэглэхээр юм цагаан байдаг шүү дээ. Энэ тэгээд ингээд ингээ уруулын будаг нь алтаад нэг тийм заваарагдсан шүү дээ. Энэ нь болохоор тэхгүй амар юм байна. Энэ бол таалагдлаа. Энэ хоёр бол уусаа хямдхан байсан та хэд бас сонирхол ирж авах хэрэгтэй юм биш үү? 1068 бат. Тэгээ эн чинь бас нөгөө бат нь орсон байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол айгүй хямдхан. Таиланд мейкапууд үнийн хувьд хямд, чанарын хувьд бас айгүй гоё. Та нар өөрсдөө юу яаж байгаад тэгээд Таиландд ирэхдээ заавал ингээд гадаадын лаглаг үнэтэй брэнд авах гээд байхгүй бас яг өөртөө гоё тохирох Таиланд мейкапыг хайвал бас үнэхээр гоё шүү. Дээрээс нь Thai мейкапыг бас энд ирэхдээ сүмнэр болгоод авч яваад очиод найзуудтай өгвөл гоё. Ер нь бол саяны ингээд савлгаан ч гэсэн айгүй хөрхөн маастай би саяник айгүй муухай задлчлаа л да. Гэхдээ энэ дотор ингээд амар хөрхөн энэний савлгаасан баха. Ингээд юм уруулын бодогтай ч юм уу те. Эсвэл юм найзуудтай бэлгэлэхэд хөрхөн юм хацар өнгөлөгч энэ минь ч айгүй цэвэрхэн хөрхөн гоё бэлэг байгааз. Зэ тэгээ өнөөдрийн бичлэг маань таалагдсан бол сувгтаа лайк, subscribe тааш дэмжээрэй. Тэгээ асуух зүйл байвал бас комент хэсэг дээр асуугаарай. Хариултуудад асуултанд хариулахдаа үнэхээр баяртай байх болно. Дараагийн бичлэгээр дахиж уулзлаа. Бай.